Одоо би ингээл гараад нэг ажлын байран дээр очиод ярьслаа өгөхөд уучлаарай та ингээ хараа бишэлт би авах боломжгүй гэсэн хариу бэг олоод авч байгаа байхгүй. Тэнгүүд яа тэр би олоод авч чадахгүй байгаа гэхээр надад итгэхгүй байх гэсэн үг байхгүй. Сайхан цэцэг байна. Тэгээд улсаар судлаач мэрэгчлээ. Тэгээд өнгөрсөн жилд өгсөн. Тийм нэг 2 жилийн өмнө найзтай хамтраад Монголын хөгжлийн бишэлтэй хүүхэд залуусын талаар нэгдэл гэдэг нийгэм төлөвлөлт төрөмс байгуулсан. Тэгээд тэрүүгээрээ 106 дугаар сургуулийг би төгссөн. Харааны бишэлтөд сурдаг. Тэгээд тэр сургуулийнхаа төгсөгч нарт компьютер тэгээд их сургууль хэрхэн суралцах вэ? Тэгээд нийгмийн хандлагатай хэрхэн хөлөөлөж алах вэ гэсэн тиймэрхүү сургалтуудыг зохион байгуулсан. Одоо би ингээл гараад нэг ажлын байран дээр очиод ярьслаа өгөхөд уучлаарай та ингээ хараа бишэлт би авах боломжгүй гэсэн хариу бэг олоод авч байгаа байхгүй. Тэнгүүд яа тэр би олоод авч чадахгүй байгаа гэхээр надад итгэхгүй байх гэсэн үг байхгүй. Тэгэхээр надад яагаад итгэхгүй байгаа гэхээр тэр хүмүүс мэдгүй байгаа байхгүй. Хүн ингээ мэдгүй зүйлээр юусаа итгэдэг. Тэгэхээр яах вэ гэхээр магадгүй энэ нөлөөллийн ажлууд гэдэг ч юм уу те. Хөгжимчтэй хүмүүс ажиллаж чадна, хөдөлмөрлөж чадна, Word дээр ажиллаж чадна, PowerPoint хийж чадна гэдэг ч юм уу те. Тэгээ бусдын адил ингээд ямар нэгэн бичгээр боловсруулж чадна гэдэг мэдээллийг одоо янз бүрийн контентуудаар ч юм уу дамжуулж хүргэдэг ч юм уу те. Тиймэрхүү бас нөгөө нийгэмд ингээд шууд биднийг аваач гэхгүйгээр гэж чаддсан байж тээ гэдэг тийм бодол төрөл контентондаас үзэл өөр матлаг сөдлөөд бас өөрөө ингээд явж байгаа болохоор хувийн байгууллагуудаар эхэлж явж байгаа байхгүй. Тэгээ би төрийн байгууллага орох намайг гэж аахгүй. Чи яагаад төрийн байгууллага орох гэдэг. Яагаад тэгвэл хувийн байгууллага орохгүй байна. Тэгвэр сонин ингээд байдал орчод байгаа байхгүй. Тэгэнгүүт яг уу гэхээр тэдгээр байгууллагууд ингэ мэдгүй л байгаа учраас ахгүй байгаа байхгүй. Тэгэхээр байгууллагаас үгүй гэдэг үг сонсон. Тэгээ одоо баг 10-аад л болж байна да. Тэгтээ ганцхан надад толгомжаас гэлж бүхэл өвлийн мшил хүмүүс толгомж байгаа шүү дээ. Тэгээ би чи ингэ их сурвалж өсчүүд хайгаад байгаа шүү дээ. Операторын ажлаас татвал цорой аваад за тэгэнгүүтээ төрийн албаны шалгалтыг өгчөөд төрийн албаны одоо юу гэдгийг засгийн газар яамдууд гэх юм уу тиймэрхүү газар дээр л очсон. Тэгээ одоохондоо тэгэл янз бүрийн тамтаар байхгүй. Гэхдээ яг уу болохгүй л тэгэл уус арга зам гарч ирж шүү дээ. Болохгүй би уусаа сурна гэхгүй. Тэгээ би дахиад сурна. Тэгээ явна гэхгүй. Тэгээд би ирээд уусаа олон дээрээс нь байсан хувьдаа төрөмс татлах тэрүүгээр ажлуудаас игээд болохоор бас арай гайгүй. Ажиллаа юм шиг яваад байна. Гэхдээ ямар салингүй л дээ. Биеийн төрөнд л тэгэл одоо 21-р зам байна да гэхгүй. Веб сайтаа л хөгжүүлмээр байна. Тохиргоонуудаа судлаад тэгээд зөвхөн харааны бишэлтийн үнийг хөгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. IT-ийн мэдлэгтэй л юм бол хэрвээ судалж чадах юм бол хөгжүүлэх бүр боломжтой. Тэгэхээр веб сайтны хүртээ хэмжээ асуудлыг өргөний төрөнд шийдэх хэрэгтэй. Тэгжээж харааны бишэлтээ иргэд болон бусад хөгжимчлэлтэй иргэд мэдээлэл авах бүр боломжтой болно гэсэн. Тэгэхээр энэ талаар судалгаа хийгээд одоо холбогдох байгууллагатай хамтарч ажиллах юм дээ. Тиймэрхүү юмнууд хийгээд гол нь тэгээд ажлынхаа дараа үр дүнгээ гаргаад яг ингээд хийдэг. Тийм аасай л гэж хүсэж байна. Дэдэд бүсээс л гэх юм бол зарчмаар манайг их зөрчигддөг. Тэгэл автобусаар явах гэхээр автобусын чиглэлүүд нь жоохон ойлгомжгүй, автобусны апп нь хүртээмжгүй. Автобусынхаа тоог харж чадахгүй учраас хаа суухаа мэдэхгүй, такси гараа өгөхээр аюулгүй байдалтай. Иймэрхүү асуудал тулгарч байна.